Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бэлтгэн хүргэдэг подкастын энэ удаагийн дугаарт Монгол Улсын боловсролын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор Асан Жамц хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрүүгийн эрх зүй криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан хууль дээдлэг шат сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга ингэчин нарыг урьдсан байгаа. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол хуулийн сэтгэл судлал гэж юу хэлдэг талаар ярилцахаар хоёр зочноо урьдсан байгаа. Та хоёртоо энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. Эхлээд танаас асууя. Ер нь хуулийн сэтгэл судлал гэж юу вэ? Тэ хуулийн сэтгэл судлал гэдэг нь шинэ ойлголт уу эсвэл урд нь манад байсан уу? Ер нь хэрэгтэй хандлага ямар байгаа вэ манад? За тэгэхээр ерөнхийдөө сэтгэл судлалын салбар шинжлэх ухаанууд салбарлан хөгжиж байна. Түүний нэг нь бол хуулийн сэтгэл судлалын салбар. EPA дээр бол яг аль биесны дивижн гэж үздэг салбар бол яг энэ хууль зүйн салбар дах сэтгэл зүйн үйлчилгээ яаж тусламж үйлчилгээ хүргэх үү гэдгийг чиглүүлдэг ийм салбар байгаа юм. Манай улсын хувьд бол яг сэтгэл судлаачдыг бэлтгэж эхлээд 1997 оноос гэж үзэх юм бол 20 гаруй жилийн түүхтэй. Тэгээд сүүлийн үед салбар хөгжихийн хэрээр, шинжлэх ухааны хөгжихийн хэрээр мэрэгшүүлэн бэлтгэх тогтолцоо бас бий болж байна. Гэхдээ хараахан Монгол улсад яг хуулийн сэтгэл судлалаар мэрэгшиж тийм индекс дипломтод өгсөж байгаа хүн алга байна. Гэхдээ дутуу даргийн их сургуулиас эхлээд энэ салбарын их сургуулиуд бол энэ чиглэлийн мэрэгчлүүдийг бэлтгэхэд анхаарч магадгүй хэлийн албан дээр их яг мэрэгжлийн сэтгэл судлаачдыг томилж ажиллаж байгаа юм тохиолдол байна л да. За ерөнхийдөө яг хуулийн сэтгэл судлал гэж юуг ойлгохгүй гэхээр нэр томьёоны хувьд бид нар хууль зүйн сэтгэл судлал, хуулийн сэтгэл судлал, за криминологийн сэтгэл судлал гэдэг янз бүрийн нэр томьёонд бас хэрэгэлдэг. Шүүхийн сэтгэл судлал гэдээ бас ярьдаг. Түүхэн талаас нь авч үзэх юм бол ерөнхийдөө энэ шүүхийн практикт анх энэ нэр томьёог хэрэглэсэн юм бил. Өөрөөр хэлэх юм бол гэмт хэрэгтнийг гэмтэрэг үйлдсэн байдлыг нотлох, гэрч хөрөгчийг байлцуулах тэн дээр ойдохтуултын механизмуудыг ашиглаж байхад энэ нэр томьёог анх хэрэглэж түүнээс хойш бол энэ салбарт энэ нэр томьёог тогтмол хэрэглэж ирсэн гэж үздэг. За одоо бол олон улсын түвшинд бол ерөнхийдөө 3 хандлага байна. За нэгдүгüүрт нь яг тэр psychology-ийн law гэдэг. Тэр нь болохоор юу гэж юм гэхээр яг хууль сахиулах болон шүүх эрхмэдлийн байгууллага дээр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ яаж явагдах вэ гэдэг салбарлан хөгжих тухай ойлголт. Энэ бол яг цагдаагийн сэтгэл судлал, шоронгийн буюу хорих байгууллагын сэтгэл судлал. За тэгээд шүүхийн сэтгэл судлал, гэрч хөрөгчийг хамгаалагч гэдэг юм уу. Энэ чиглэл бие даасан тогтолцооны хувьд яаж явагдах хэвээр. Хоёр дахь нь бол яг psychology of law гэдэг нь болохоор эрх зүйн харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн онцлогийг ерөнхийдөө яаж авч үзэх үү гэдэг ийм асуудлыг ярьж байна. Хуульчдын, за гэмт хэрэгтний, магадгүй хохирогчдын сэтгэл зүйн онцлог. За гурав дахь нь бол энэ ерөнхийдөө энэ хууль зүйн харилцаанд оролцож байгаа хүмүүсийн дан ганц эрх зүйн дээр харилцаа талаас харахаас илүүтэйгээр ерөнхийдөө салбар дундын болгож судлах, криминологийн талаас юу гэж үздэг, сэтгэл зүйн талаас юу гэж үздэг, за хууль зүйн талаас юу гэж үздэг гэдэг энэ салбар дундын судалгаан болох ийм хандлага бол түгээмэл байна. Тэр нас залуучууд гэдэг шалтгаан нь бол хэрэглээтэйгээ их холбоотой байгаа бох тийм. Энэ судалгаандаас харж байхад 14 насыг их чухалчилж үздэг юм байна. 14 нас. 14 нас бол яг өсвөр насны дунд үе л дээ. Одоо бол өсвөр насыг бид нар чинь 11 наснаас их тоолж шít. Өсвөр насны дунд үе гэдэг бол яг суртахууны төлөвшил нэлээд бий болчихсон. Өөрийн итгэр үнэмшилтэй бие даан шийдвэр гаргах чадамжтай болж эхэлж байгаа юм үе. Тэгэд 14 нас гэдгийг ямар ч чеклистэн дээр ер нь олон улсад анхаарч байна. Таны анх баримтлагдсан нас хэд вэ гэдэг ийм асуулт зайлшгүй байж идэг юм билээ. Тэгээд яг 14 ба түүнээс доош наснд бол илүү их өндөр эрсдэлтэй гэж үздэг. Ийм тохиолдол бас байна. 14 гэж яагаад үзээд байгаа нь тэр түрүүний хэлсэн сэтгэл зүйн шалтгаан нэлээд холбоотой байдаг. Дээрээс нас боловсролын төвшин маш их чухал. Түрүүний дээр хийгдсэн судал миний ээжсэн судалгаан дээр харж байхад гэмтэргийн амьдралын хэм маягийн бий болж байгаа тэр ерөнхий оноог нь боловсролын төвшөнд харьцуулаад үзэхээр боловсролын төвшин буурах тусам
гэмт хэргийн үйлдэх амьдралын хиймийн эрсдэл нэмэгдэж байгаа. Ийм үзүүлэлт бас анзаарч ирсэн. Гэмт хэрэг үйлдэж байгаа давтамжийг бас аваад үзсэн. Ерөнхийдөө дөрв ба түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэ эрсдэл бол нэмэгдэнэ гэж үзэж байна. 1 гэж яриаг юм байна, 2 гэж яриаг юм байна. Судалгаанаас харж байгаа. 3 дахь нэг асуудал бол ял эдэлж байгаа хугацааны тухай асуудал. Хэдэн жил ял эдэлсэн бэ гэдэг нь нөгөө гэмт хэрэг үйлдэх эрсдлийг нэмэгдүүлэх үү гэдэг ийм асуудал. Тэгээ сүүлийн жилүүдэд бол дэлхийн нийтээр энэ хорих байгууллагч гэсэн ногоон болгох гэж юм яриад байна шүү дээ. Яг мэдээж төр байгаа бол хууль байна. Гин байгаа бол зин байхан гарцаагүй. Энэ агуулгаараа гэхдээ ялын бодлогодоо нэлээд тийм эрс шинжилэл хийх зайлшгүй шаардлага. 10,000 төгрөг улгаалсан хүнийг 10 жил шоронд хорих тухай асуудал нь өөрөө ямар эрсдэлтэй вэ гэдгийг нэлээд сайн бодох хэрэгтэй юм байна. Яг адилхан зүйлчлээд явах нь зөв үү? Хуулийн хувьд чинь энэ хуульчид нэлээд сайн судалгаа хийж хариулах хэрэгтэй байна. Ерөнхийдөө судалгаагаар юу ч харж байгаа гэхээр 1-3 жил гэдэг бол энэ хангалттай үзүүлдэг чинь. Тэг ял эдлэх хугацаа. Энд чинь гэмшил бий бол гэмшил бий болж. За тэгээ 4 ба түүнээс дээш жил. За тэгээд нөгөө олон дахин тэр хугацаанд чинь манай улсын хуульч нөгөө өмнө сулдаг янз бүрийн одоо шагалийн оног энэ төр гэж сулдаг тийм тухай. Тэгээд тэр хугацаанд гэмт хэрэг үйлдэх. Тэгээд ингээд нөгөө төрөлжүүлэн хорих ял эдлэх нэг асуудал шүү дээ. Тэгээд энэ бүх юм тогтолцооны асуудлыг нэлээд сайн ярина гэхлээ. Түрүүн бас та ярьж ирсэн тэр нөгөө албан тушаалын гэмт хэрэгүүдийг бий даасан одоо судалж болдгоо. Ер нь албан тушаалаа их сэтгэл зүйн сорил тавьж болдгоо. Олон улсад бол тэр цагаан захтны бүр сэтгэл зүйн онцлогыг судалсан судалгаа маш их байна. Тэгээд яг тэр бүлгийг нь Монгол улсын жишээн дээр харьцуулаад үзэхээр гэмт хэрэг үйлдэх эрсдэл бол нэг 24-29%. Англи, Америк, Нидерландуудыг аваад үзэхээр 13-аас 14% тавиад байгаа байхгүй. Тэгээ манай улсын төвүүд дээр үзэхээр 23-аас 24% гэж гарч ирсэн. Гэтэ яг түрүүн бас ингэ чин судлаач хэлж ирсэн. Яг ийм хүмүүс ийм сэтгэл зүйтэй гэж тайлбарлах нь бас төдийлөө боломжтой биш. Мөн чинь ховсон өөрчлөлттэй шүү дээ. Яг одоо илэрж байгаа сэтгэл зүйн хэв шинж онцлогуд бол нэг ийм байна гэдгийг бид нар албаны үйл ажиллагаанд анхаарах ёстой. Энийг бас өсвөр залуу үеийнхэн ийм хүмүүстэй ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн ерөнхийдөө мэргэжлийн хүрээндээ анхаарч авч үзэх хэмжээ ашигла шаардлагатай шүү дээ. Ер нь цаашдын чиг хандлага энэ талаар ярилцъя тийм ээ. Одоо энэ тал түрүүмээс ярилцлаанууд нийгмийн маш олон хүчин зүйл тэгээд нийгмийн маш олон салбартай холбогдож байдаг тийм ээ. Тэгэхээр энэ цаашдын чиг хандлага нь ямар байна? Тэгээд мэдээж яг хуулийн салбарт сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлэх хэрэгцээ нэмэгдсээр байна. За энийг ч гэсэн яг төрийн байгууллагууд нэлээд сайн анхаарч бас сэтгэл зүйчдийн орон тууг нэмэгдүүлэх, тэр хүмүүсээ давтан сургах асуудал их чухал. Одоо бидний нэг анхаарах ёстой нэг асуудал бол яг энэ тогтолцооны хувьд нэлээд сайн анхаарах ёстой. Хууль сахиулах салбартаа яаж сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хүргэх вэ гэдэг. За энд бол тогтолцоо гэж ярих юм бол нөгөө сургах тухай асуудлаас эхлэх ёстой. Сэтгэл судлаач мэргэжлийн бэлтгэж байгаа их сургуулиуд нь аль хэсэг дээр мэргэжүүлэх чиглэлээ барих бай. Тийм. Одоо манай боловсролын их сургуулийн хувьд бол жишээ нь боловсролын сэтгэл судлаар мэргэжүүлсэн бакалаврын ангийг энэ жил төгсөж ерөнхий улсын сургуульд сэтгэл судлаач нар ажиллаж байгаа тийм ээ. Гэдэг ч юм. Тэгэхээр энэ чиглэл дээр одоо хууль сахиулах салбарт ажиллах сэтгэл судлаачдыг хаана бэлтгэх вэ? Хамтарсан хөтөлбөр бэлтгэх үү гэдэг энэ асуудал маш чухал. Мэргэжлийн сэтгэл судлаачдыг оронтоо бий болж энэ одоо давтан сургах мэргэжүүлэх асуудал шийдэгдэх юм бол мэргэжлийн үйлчлэгийн чанар хүртэл сайжирна. Хоёр дахь нэг одоо бодлогын асуудал бол эрх зүйн зохицуултын асуудал. Энэ сэтгэл судлаачдыг хэн эрх олгох вэ? Сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлэхийг хэн зөвшөөрөх вэ? Эрх зүйч хүнийг сэтгэл судлаачаар ажилуулах уу гэдэг ч юм уу тийм. Энэ чиглэл дээр нэлээд тийм бодлогын асуудал чухал. Манай улсын хэмжээнд чухал байна. За 3 дахь асуудал бол энэ ажлын байр орон тойг нэмэгдүүлэх. Сэтгэл судлаачдын ажлын ачааллыг зөв тооцох, зохицуулах.
Тэгээд тэднийхээ ажлын байрны багтлагыг бий болгох асуудал маш чухал. Ер нь нийт хүн амынхаа 3.3% сэтгэл судлаач нь хурж ажиллах хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр бид нар ер нь тэрлүү нэлээд сайн зорих хэрэгтэй. Одоо манайд бэлтгэж байгаа сэтгэл судлаачдын тоо бол нийт хүн амын харьцангуй бас бага шүү дээ. Тэр болгон бас сэтгэл зүйн үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо бага байна. Тийм учраас ерөнхийдөө нийт хүн амынхаа тэр тодорхой зорилт бүлгүүдийг хангах хэмжээний сэтгэл судлаачдыг бэлдэх. Тэгээд энэ дөр өөр сэтгэл судлаач нар нэгдэх, мэргэжлийн үйлчилгээг эрхлэх ийм одоо байх шаардлагатай байгаа гэж шаардж байна. Тэгээд ерөнхийдөө ингээд сургалтын тогтолцооны хувьд яг би багш хүний хувьд хэлэхэд харж байхад олон улсад бол нэг дундаж хугацаа 5.6 жил сэтгэл судлаач бэлтгэж байгаа. За тэгээд мэрэгшүүлэх бэлтгэдэг хугацаа бол нэг 7 жил. За нэг 10 жилиг бол хөгжингүй орнууд ялангуяа бие даасан сэтгэл зүйн үйлчилгээний тухай хуультай орнууд дээр бол 10 жилиг бол ер нь суралцах дундаж хугацаа гэж үзэж байгаа. Тэгэхээр ингээд сэтгэл судлаач гэдэг мэргэжил чинь 4 жилийн бакалаврын одоо мэргэжлэр бас хязгаарлагдахгүй, зайлшгүй тасралтгүй хөгжиж явах ёстой. Маш тийм мэдрэмжтэй, логик сэтгэлгээ шаарддаг ийм мэргэжил учраас энэ сэтгэл судлаачдын мэргэжилтэн бэлтгэх, тэгээд тэр ажлын байран дээр доктортой ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх ийм асуудлууд бол энэ салбарт маш чухал гэж харж байгаа. Та сая бие даасан тийм сэтгэл зүйн үндэсний хууль тогтоомжтой улс гэж ярьлаа тийм ээ. Манай улсад тийм хууль байгаа юм. Манай улсад бол алга. Тийм. Гэтэл аль 1917 онд Америкийн нэг одоо мужи улс дээр хүртэл бие даасан хууль гарч ирсэн. Тийм. Ерөнхийдөө ихэнх мэргэжлийн холбоотой газрууд бол ийм бие даасан үйлчлэгээний тухай хуультай байдаг. Өнгөчнгийн хувьд бас энэ дэлхийн судалгаа хийж байгаа тийм. Ямар судалгаанд ажиллаж байгаа вэ? Миний хийж байгаа судалгаа бол криминологийн судалгаа. Тэр дундаа болохоор профайлинг ашиглаад тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүн дээр судалсан байгаа. Тийм. Жишээлбэл ямар тодорхой төрлийн гэхээр ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүн дээр энэ судалгаа төлөвлөгөө явуулсан. Мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодистой холбогдох гэмт хэрэг үйлдсэн хүний профайлинг гаргах зорилготойгоор судалгаа хийсэн. Тэгтээ бол профайлинг судалгааны хувьд гэх юм бол арга зүйгээ өөрсдөө боловсруулсан. Урд өмнө нь Монгол улсад бол яг энэ чиглэлээр бол хийгдэж байгаагүй. Тодорхой төрлийн гэмт хэрэг нь өөрөө сэтгцэд нөлөөлөх бодис гэж байгаа учраас тестүүдээ арга зүйгээ өөрсдөө боловсруулад хийсэн байгаа. Анх удаа хийж байгаа гэсэн энэ судалгааг хийснээр одоо гэмт хэргийн гаралт эсвэл цаашид гэмт хэрэг гарахгүй баах энэ төрлийн гэмт хэрэг үлдээд бусад нийгэмд орж ирэхэд нийгэм шиж чадахгүй байгаа хүмүүс туслах гэдэг зөндөө ач холбогдолтой юу? Та ач холбогдлыг юу гэж харж байна? Ерөнхийдөө энэ чиглэлийн судалгаанууд зөвлөд хийдэж байгааг сайшаалтай. Тэгээд ингээ харж байгаад гэмт хэрэг судлалын тухай ойлголт их өргөн хүрээнд том ойлгогдож байна. Нэг хэсэг бол гэмт хэргийг зөвхөн үлдэж байгаа байдлыг бол нийгмийн тодорхой үзүүлэлтийн хүрээнд магадгүй ажилгүйдэл ядууртай холбож тайлбарладаг байсан. Одоо бол гэмт хэрэг үлдэж байгаа шалтгаан нөхцөлийг хувийн туршлага зан үйлээр шалтгаалж байна. Сэтгэлгээний хэм маягаар шалтгаалж байна. Тэр хүнд тийм одоо зан үйл бий болсон уу гэдэг талаас нь харах асуудал яг энэ сэтгэл зүйн хүрээнд нэлээд чухлаар тавигдаж байгаа юм асуудал. Энэ хүрээнд бас тэр тодорхой төрлийн гэмт хэрэг дээр профайлинг хийж байгаа. Дахин гэмт хэрэг үлдэх эрсдлийг үнэлэх, тооцох, тэдэнд ямар сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг дээр нэлийн ач холбогдолтой болов гэж ингэж харагдаж байна л да. Ерөнхийдөө тэр гэмт хэрэг үлдэж байгаа асуудлын сэтгэл зүйн бүтцийг тодорхойлсноор яадаг вэ гэхээр тэнд нөлөөлж байгаа ямар шалтгаан байна? Түүнийг илрүүлээ. Яаж уламжлалт нөлөөлөл үзүүлж болох вэ? Ер нь цаашлаад яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг нь чиглүүлэх юм ачаал бүтэлтэй гэж харж байна. Одоо энэ чиний хийсэн судалгаа бол сүүлийн үед энэ хар тамхи сэтгцэд нөлөөлөх бодис ер нь нийгэмд бол нэг үеиг бодвол бас хэрэглээ нь маш өндөр гэж яригддаг болсон шүү дээ. Энийг судлаад явж явах хугацаанд яг юу ойлгосон ба манайд одоо энэ гэмт хэргийн гаралт нь ямар байна? Ер нь хэрэгжилж байгаа залуучуудын насны хувьд ямар байна? Бид нэр хуулийн талын ямар юуг туслан дэмжлэг сэтгэл зүйн талын ямар дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ? Юу гэж бодсон бэ?
Ерөнхийдөө бол нарийн мэдээллийн талаар бол би мэдээлэх боломжгүй. Судалгаа бол хаалттай, нээлттэй 20 анги дээр очиж хийгдсэн учраас тэр хүмүүсийн хувийн эрх зүйн байдлыг нь хангаад би ерөөсөө дийлгэх ёсгүй. Гэхдээ ерөнхийдөө юу гэж ярих вэ гэхээр эрх зүйн зохицуулалтаасаа шалтгаалаад сэтгэл зүйн хэв шинж ахаад хэрэглэх эрсдэл тэр болгоно нь өөртөө ялгаатай байгаад байсан. Зарим тохиолдолд хэрэгэлсэн хүмүүс орж ирж байгаа гэсэн ойлголттой байдаг бол миний судалгаан дээрээс юу гэж гарч ирсэн бэ гэхээр хэрэглээгүй тээвэрлсэн тийм тээвэрлээд ороод ирсэн хүмүүс байгаа байхгүй юу? Янз бүрийн эдийн засгийн шалтгаанаар ажил хийж байгаа юм тийм хэрэглэж байгаа хүмүүс сууцлж өгч байгаа. Тийм зарах, борлуулах шугамар ороод ирсэн хүмүүс байгаа. Тэнгүүд тэр хүмүүсийг болохоор хард тамхи хэрэгэлдэг гэсэн нэршил аваад байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ болохоор ер нь жоохон өрөөсгөл болчиход байгаа юм. Яг нарийн тодорхой болгож өгөхгүй байгаа ерөнхийд нь авч үзээд байгаа. Одоо тэрийг судалснараа бид нэр одоо тэр хүмүүсийг ялгаж салгаж ойлгох. Одоо жишээлбэл манай нийгэмд бол одоо за хард тамхи хэрэглэсэн бол хард тамхич юм болчдөг тий. Эсвэл санамсаргүйгээр хүнийг амнасан тохироосон эсвэл янз бүрийн гэмт хэрэгүүд бас байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг ингээд нийгэмд гарч ирэхээр нийгэм өөрөө үзэн ядаж гадуурхаад байдаг шүү дээ. Энэ талыг бас судлах уу энэ салбар? Тийм яг үнэн одоо яг энэ судалгаа бол бас нэг талын ач холбогдол нь юу гэхээр энэ хүнд яг гэмт хэрэг үйлдэх сэтгэлгээ байна уу гэдгийг илэрхий одоо тодорхойлох явдал. Ихэнх гэмт хэрэгтнүүдийн хувьд бол амьдралын хэв маяг гэдэг нэг ойлголт байна. Тэр нь сэтгэлгээний хэв маягтай яаж нөлөөлж байгаа гэдэг дээр нэлийн ач холбогдол гэж тайлбарлалаа. Тэгэхээр яг нь ерөнхийдөө ямар сэтэл ямар танин мэд хүн одоо гачуудлага байна уу гэдгээс хамаарч энэ хүн гэмт хэрэг үйлдсэн бэ гэдэг тодорхойлох хэрэгтэй. Тэгээд яг ерөнхийдөө сэтгэл зүйн үүдээс аваад үзэхээр тодорхой төрлийн тэр сэтгэлгээний гажуудал буюу өөрийгөө зөвтгөж байгаа энэ хамгаалах механизмууд нь хүний гэмт хэрэг үйлдэх тэр сэтгэлгээг бий болгоод тэр нь амьдралын хэм маяг болдог юм тохиолдол байна. Түрүүн бас ингэчингийн яриан дээр дурддаг жишээ хэдий өөрөө үйлдээгүй боловч түүнд оролцсон тохиолдол түгээмэл байна л да. Тэгэхээр энэ юу илэрхийлж ийн гэхэлэр нөгөө сэтэл хэрэгцээгээ үйл ялгах байдлаар илэрч байгаа. Тэр танин мэдэх юм алдаа. Ингэж ойлгож байна. Таны судалгаан дээр байсан баха. Хэдэн оноос үлээ 140 гаруй мянган гэмт хэрэг Монгол улсад үйлдэгдсэн байна тийм ээ. Цагдаагийн ерөнхий байгууллагын статистик мэдээг тавьсан байсан тийм. Тэгээд тэдний 40 орчим хувь нь дахиж давтагдсан байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бидний нэг заавал судлах хэрэгтэй болчиход байгаа тийм. Одоо нэг гэмт хэрэг хийсэн хүн бол дахиж гэмт хэрэг хийгээд байна шүү дээ. Тэднийг судлахын тулд бид нар хууль эрх зүйн орчноо гэж тэр хүнээ судлах хэрэгтэй байгаа юм тийм ээ. Тийм учраас энэ судалгааны гол ач холбогдол нь тэнд байгаа гэж би ойлгоод байна. Яг зөв. Ерөнхийдөө ингээд давтан гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгааныг нэлээд сайн судлах хэрэгтэй. Манай улсын хэмжээнд бол яг 20 гаруй мянган гэмт хэрэг жил бүртгэж шít нэг жил. Ядаж байгаа хүмүүсийн тоо 4,000 орчим. 100,000 хүнд ногдох хүн одоо ядаж байгаа хүний тоогоор бол Азтай 20 гаруйд ордог. Тэгэхээр ерөнхийдөө бас хүн ам цүүд орны хувьд нийгмийн эдийн засгийн хөгжил төдийлөн сайн биш байгаа орны хувьд бол энэ тийм бага үзүүлэлт биш л дээ. Тэр агуулгаараа ерөнхийдөө бид нар энэ тодорхой зорилт бүлгийг ялангуяа энэ гэмт хэрэг үйлдсэн байгаа ядаж байгаа хүмүүсийн дахин үйлдэж байгаа шалтгаан нөхцөлийг сайн судлах хэрэгтэй. За мэдээж одоо гермологийн талаас олон шалтгаануудыг ярьж тайлбарладаг судлаачид бас бий. Гэхдээ энэ нэг онцгойлон анхаарах ёстой зүйл бол энэ хүн яг дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл бий юу гэдгийг сэтгэл зүйн талаас нь тодорхойлох ийм зайлшгүй шаардлага. Тэр нь болохоор явж нэг гэмт зам үйл гэдэг зүйлтэй холбогдож байгаа юм л да. Судлаач ерөнхийдөө гэмт зам үйл гэдэг юу гэж үзэж юм гэхээр тухайн зөрчлөлийг дахин гаргаж байгаа тэр шинж тэмдгээр тодорхойлж болно. Ингэж тайлбарлаа. За тэн дотор нь нөгөө гэмт хэрэг үйлдэх эрсдэл орно. Гэмт хэрэг үйлдэж хэрэгцээ орно. Гэмт хэрэг үйлдэх одоо сэтгэлгээ, амьдралын хэм маяг гэдэг ийм олон цогц ойлголтууд хамаарж байгаа юм. За тэр нь бол одоо явандаа хүний зам үйл болоод эхлэхээр амьдралын хэм маяг дээр амьдралын хэм маягийн тодорхой илэрлүүд болж гэж гарч ирдэг. Тийм учраас энэ дахин гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн үйлдэх эрсдэлтийн эсхийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Тийм. Гэхдээ энийг бол бүр гэмт хэргийн төрлөөр нь тэгээд нийгмийн тодорхой хүн ам зүйн үзүүлэлтүүдээр нэг акцуулын судлах юм бүрэн боломж бий л дээ. Та түрүүн бас хэлсэн энэ одоо шинээр судлагдаж байгаа гэдэг. Мэдээж одоо
гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг судлах чинь бас сэтгэл зүйчэд хэрэгтэй. Тэр нь бол одоо өөр салбар учраас тэнд нь очиж ажиллаж байгаа хүмүүсийн тухай ярьж байгаа юм тий. Тэнд одоо судлаачдыг бид нар бэлтгэх хэрэгтэй. Монгол Улсын одоо ихтэй сургуулийн боловсролын системд бол одоо шинээр орж ирж байгаа. Тэр хүмүүс одоо ихтэй сургуулаа төгсөө дахиж нийгэмд очиод судалгаагаа хийгээд чадварчаад ингээд туршлагаж хүртлээ бас цаг хугацаагаа алдчихж байгаа юм тийм ээ. Тэгэхээр одоо энэ бас бид нар бодлогын асуудал ярьж байна тийм одоохондоо. Ерөнхийдөө бол яг хуу тийм бодлогын асуудал мөн үгүй юм уу? Одоо сүүлийн үед манай улсад чинь нийгмийг чөчрүүлсэн, эмчилүүлсэн гэмтэргийн тоо их нэмэгдээд байна шүү дээ. Сүүл одоо сошиал хэвлэл мэдээллийн хэрэгслэр нээлттэй болцсон байна. Энэ байдал нь эргээд хохирогчд нарт за магадгүй одоо бусдаас зам суралцж байгаа өсвөр залуу ихэнд хүртэл одоо ямар байдлаар нөлөөлөх үүдийг бид нэлээд сайн тооцож гэмтэргийн дараах мэдээллийг хүртэл түгээх шаардлагатай. Түрүүнгээд урдсан дээр зөвхөн нөгөө хорихол эдэлж байгаа хүмүүсийг энэ хүн дахиж гэмтэрг үүлдэх үүдийг эрслийг тодорхойлохоос илүүтэйгээр нийт хүн амын дунд ч гэсэн ер нь энэ хүмүүсийн тэр зөрчил гаргах гэмтрэгтэй холбогдож болзошгүй гэдэг энэ судалгааг бол олон улсад хийдэг юм байна. Ихэдэн урьдчилан сэргийлэх зорилгоор. За тодорхой төрийн байгууллагууд дээр бол тэр эрсдлийг үнэлдэг, үнэлгээний шкалуудыг ашигладаг. За энэ албанд, энэ ажилд энэ хүн тохирох уу гэдгийг тодорхойлдог. Ер нь сэтгэлзэн хувьд хэр доктортой хүн юм бэ гэдгийг хүн амынхаа дунд тархааж судалдаг юм тохиолдлууд байна л да. Манай улс энийг нэгдүгээр хэрэгжүүлэх шаардлагатай. За хоёрдугаарт бол яг төрөлцсөн одоо тэр хууль зүйн салбарт ажиллаж байгаа сэтгэл судлаачдыг бэрхшүүлэх энэ чиглэлийн судалгааны ажлуудыг түгээн дэлгэрүүлэх юм шаардлага бол байна. Практик байдлаас харж байхад байгууллагад ажиллаж байгаа сэтгэл судлаач нар мэдээж энэ чиглэлийн ажлыг хийж байгаа. Гэхдээ бас үр дүнгээ бүрэн одоо тархааж улсын хэмжээнд хэрэглэх энийг магадгүй нөгөө шүүмжлэлийн процессоос эхлүүлээд бүх төвшөндөө хэрэглэх байдлууд жоохон хязгаарлагдмал дутагдaltaй байдлаар чиглэгдэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийг одоо бэрхшүүлэх сургалтыг зохион байгуулах, олон улсад гүймэл хэрэглэх аргачлалуудыг бид хэрэглэх, ямар одоо тусламж үйлчлэгийг хүргвэл ямар нөлөөлөлтөй байж болохыг судалдаг энэ тогтолцоо зайлшгүй болж байгаа юм шаардлага. Ингчингийн судалгааны юу бол одоо профайлинг гэж юу вэ? Хэрхэн судалдаг вэ? Энэ тар судалгаа хийсэн тийм ээ. Та түрүүн бас дурдсан энэ нь тэр хуулийн ямар нэгэн харилцаа бий болж байгаа хохирогч юм уу эсвэл гэмтэтгээд дараа нөгөө хуулийн байгууллагад ажиллаж байгаа нөгөө ажилтны албан хаагч нар тийм ээ шүүгч одоо мөрдөн байсагч одоо хуульч өнгөөлөгч тэгээд яг одоо ингчингийн энэ профайлингийн аргаар яг одоо яг юу судлах уу тийм ээ энэний одоо хэрхэн судалдаг вэ тийм энэ талаар бас манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. Профайлинг судалгааг хийхдээ бол дан ганц судалгаагаар авдаггүй судлах боломжгүй олон төрлийн одоо сэтэл хэрэгцээ бие хүний шинж тий минийх дээр гэх юм бол жишээ нь гэх юм бол донтолтын зэрэгтэй хэсэг тий тэр хүнд донтолтын зэрэг байна уу үгүй юу гих мэтчлэн олон хүчин зүйлсүүдийг нэгтгээд ер нь бусад улсын судалгааны аргыг судлаад үзэх юм бол үндсэндээ 10 хүчин зүйлсийг судлаад тэрэн дээрээс нь нэмэнгүүдээ ярилцлага хийгээд тэгээд профайлинг гэдэг зүйл үндсэндээ яг суурь нэгэ босч ирж байгаа. Тэнгүүд улс улсаасаа хамаарад төврөөсөө хамаарад тодорхой төрлийн гэмт хэрэгээсээ хамаарад тэр аргууд нь янз янз байгаад байгаа. Тэгээд миний судалгаан дээрээс гарсан нэг үр дүн гэдэг юм бол масруулах бодис сэтгцэд нөлөөтэй юм бодистой эмтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ихэнх нь дийлэн хувь нь яг өөрийнхөө гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг ингээ мэдчихсэн. Дараа нь ямар зүйл ямар үр дагаварт хүрэх вэ гэдгээ өөрөө мэдчихсэн. Би ингээ хуулийн хариуцлага хүлээн энэ бол ингээ гэмт хэрэг гэдгийг мэдж байгаа хэрнээсээ үлээд байгаа байхгүй юу. Тэгмээд энэний цаана юу харагдаж байна гэхээр тэр гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь юу юм те одоо тэр хүн юуны төлөө үнэхээр ингээ хувийн асуудалтай байгаа те ингээд одоо сэтгцийн хувьд ингээд өөр төвшөнд очимоор байгаа тэр хүсэл байна уу эсвэл эдийн засгийн хүсэл байна уу эсвэл хин нэгэнд уруу татагдсан байна уу мөрөөрөө явж байгаад найзуудтайгаа бүлэгт хамрагдаад тэр гэмт хэрэг ингээд өөрийн хүсэлгүйгээр орсон байна уу те тэр дотоод сэтгэл хэрэгцээ багш хэлдгээр яг тэрийг нь л маш сайн тодорхой болгох хэрэгтэй гэдгийг дүгнсэн харж байгаа одоо бохоор бол тийм нэг чиглэлийн судалгаан дээр бас их тийм чухал үзүүлэлтүүд гарсан юм бэл.
Яг одоо ямар төрлийн гэмтэрэг үйлдсэн хүмүүсийн сэтгэлгээ нэг юм ямар байдаг вэ гэдгийг тодорхойлж байгаа нэг төрлийн одоо арга шууд тийм профайлинг гэдэг бол дүр зураг хэлэх гэдэг. Тийм оролдлого. Гэтэл бас энийг бид нар төгс хөвлөр, эцсийн хөвлөр гэж үзэхээс илүүтэйгээр хөгжүүлэх асуудал бас их чухал л да. Бид нар ингээд нэг 400 гаруй хор хэл ажиллаж байгаа хүмүүстэй судалгаа хийж үзсэн. Ингээд тухайлбал заллах гэмт хэрэг, хүн бодолд таалах гэмт хэрэг гэх юм уу. Энэ төрлийн гэмт хэрэгүүд дээр нөгөө проактив сэтгэлгээ гэдэг зүйл их өндөр. Тэр нь яадаг вэ гэхээр урьдчилж төлөвлөж зохион байгуулж ийм сэтгэлгээний юм бий болж байна. Магадгүй бусдын бид гэмт хөдөлгөөсөн гэмт хэрэг гэж байна тийм. Тэр бол одоо сэтгэл хөдлөлтөөр суурилчихсан. Нэг удаа зогсчихсон чинь тухайн хүнд гэмт хөдлөлтсөн байдаг. Ийм ураа барьж чадаагүй тийм. Сэтгэл хөдлөлөө өдөрж чадаагүй, зохицуулж чадаагүй тийм. Ийм байдлаас бас. Гэвч нэг хамгийн эрсдэлтэй бүлэглүү аль нь орж байгаа гэхээр нөгөө проактив сэтгэлгээ өндөртэй байгаа хүмүүсийг бид нэр илүү анхаарах хэрэгтэй болж шаардлага. Тэнд дотор нөгөө төлөвлөж зохион байгуулж урдаас бэлтгэдэг. Тэгээд хөвчлэн ганцаараа үйлддэггүй. Дандаа ингээд багийн зохион байгуулалт ороод хүмүүс болвол дахин гэмтэр үйлдэх эрсдэл их өндөртэй байна гэж ингэж харж байна. За энэ бол яг сэтгэлгээний юм. За хоёр дахь нэг байдал бол тэр нөгөө хит өөдрөг байдал гэдэг нэг үзэгдэл. Энэ бол илүү залуу насны одоо 25 хүртэлх насны залуучуудын нэлээд анзаардаг. Нийгмийн харилцаанд бүрэн тогтвортой оролцоогүй. За бие даан амьдрах бүрэн бас хараахан чадамжгүй, ёс зүйн төлөвшөл бас жоох хараахан бий болоогүй ч гэдэг юм уу те. Ийм одоо залуучуудын тунд бол хит өөдрөг байдал гэдэг байгаа тэр сэтгэлгээний хэмээг нэлээд өгөөмөл байдаг. Өөрөөр хэлэх юм бол би үүнийг үйлдчихэд магадгүй баригдахгүй байх гэсэн гинэн болгоомжлол тийм чадаагүй сэтгэлгээ. Магадгүй баригдaltaгүй өнгөрөөд болчихно гэсэн тийм. За хоёр дахь нь бол тэр нэг тууштай бус байдал. Тууштай зүйл тийм тууштай бус байдал гэж. Тэр нь болохоор тийм амархан сарнимтгай төвчээргүй. За өөртөө болон бусдад өгсөн амлалтаа хэрэгжүүлдэггүй. Тийм. За өөрийнхөө гаргаж байгаа үйлдэл бусдад одоо нялзаах ийм сэтгэлгээтэй. Тэгээ энэ бол зам үйл болж илэрдэг. За гурав дахь хамгийн түгээмэл илэрдэг сэтгэлгээ нь болохоор тэр дутууд үлэмгийн мэдрэмжтэй холбоотой. Тэрний үйлч нь гэхээр ерөнхийдөө эрх мэдлээ мэдрүүлэх гэж өөрт байхгүй байгаа зүйлээ бусдаас айх үзэгдлийг хэлж байна. Энэ бол их тийм түгээмэл байна. Тэгэхээр хард амиг консулах бодис хэрэгжилж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн янз бүрийн одоо дутуу хэрэгцээг өөр аргаар нөхөх гэсэн ийм дутуу сэтэл тэмүүлэлтэй холбоотой байж болно. Энэ нь бол яванда тэр нөгөө диванс буюу гажуудал бүхий зам үйлийг бий болгож байна. Тэгэхээр энэ бол өөрөө нэгэн тийм зам үйл бий болж ийн гэдэг бол өөрөө энэ одоо сэтгэл судлаачдын ер нь нийгмийн бүхэл түвшинд анхаарах хэрэгтэй асуудал л та. Одоо ингээд бид нар гадуур гарч байгаа энэ чочромгийн тэргүүдийг харчаад өө чи нэг удаа ингэсэн юм шүү дээ гэж бодхоос илүүтэйгээр сэтгэл хөдлөл биш энэ бол зам үйл байна гэдэгт нь нэлээд анхаарал болгож анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ олон удаа гараад байгаа ялангуяа гэр бүлийн үчирхийллүүд удаан хугацаанд тогтмол ийм зүйл үүсний үр дүнд аюултай энэ төр үүдэгдэт байгаа. Цаа шалтгаан нь бол үүнтэй бас холбоотой байж болно. Тэгээд гэмт хэрэг үүдсэн хүн түрүүн би бас асуусан нөгөө ихийг нь давтагдаж ингээ тий. Тэднийг гарч ирэхэд нь бас энэ салбар тусалдаг уу? Энэ одоо жишээлбэл одоо гараад ирлээ бид нэр одоо түрүүн нөгөө тэр хүмүүсийг нийгмээс гадуурхаад жишээлбэл хин нэгэн хүний амнаас санаатаагаар болоод санамсаргүйгээр хүний амнаас бүрлгэлээ тий. Тэгээ босож нийгэмдээ гарч ирээд хин нэгэнтэй харьцахад бид нэр тэр хүмүүсийг нөгөө ойрын найз маань байсан ч гэсэн арай жоохон холдчихдээ штэ. Энэ нөхөр тэгээд яваад ирсэн гэсэн гээд янз бүрийн найз нөхдийн уулзалтандаа ч юм уу эсвэл хорим найрандаа тэдний төрсөн өдрөн болоход бид нар очдөг ч юм уу. Энэ мэд зүйлүүд тэр хүмүүсийг дахиж гэмт хэрэг үүлдэх бас нэг сэтэл болдог баг тийм ээ. Одоо энэ салбарын бас нэгэн гол зорилго нь бас тэр хүмүүс сэтгэл зүйн туслам зөвлөгөө өгөх нийгмийн бас одоо хандлагыг өөрчлөх чиглэл гэдэг үү. Ер нь яг үнэ. Тэгээ хуулийн сэтгэл судлалын салбар чинь юм тасралтгүй. Хууль одоо бүрдэгдэхөөс даган биелүүдийг хэрэгжих хүртлээр тасралтгүй явдаг юм процесс тийм. Яг үүнтэй адилхан тэр эрх зүйн харилцаанд оролцож байгаа бүхий л одоо үйл явцад энэ сэтгэл зүйн үйлчилгээ ер нь явах хэрэгтэй юм билээ. Үүний нэг жишээ нь бол тэр яг хорих ингээд судлагдсан хүмүүсийн асуудал. Одоо манай улсын хувьд бол сайн туршлага
яг төрийн бус байгууллагууд хүлээж авдаг, дэмжлэг үзүүлдэг газрууд байна. Ер нь бол олон улсад энэ пробацийн алба гэж бие даасан алба бас харьяалагдж байна. Энэ бол одоо яг үндэсний түвшиндээ тийм бие даасан тогтолцоо болчихсон. Тэнд яг сэтгэл зүйчнэр нийгмийн ажилтнууд ажилдаг. Тэр хүмүүсээс сулгахаас өмнө сэтгэл зүйн дэмжлэг тусалцаа үзүүлдэг, сэтгэл зүйн хөтөлбөрт хамруулдаг. За судалгасны дараа өөрт нь болон гэр бүлд нь дэмжлэг үзүүлдэг. Нийгмийн амьдралд нь дасан зохицох нөхөн сэргийг ийм хугацаа олгодог. Ийм бие даасан тогтолцоо байна л да. Манай улсд бол одоогоор алга байна. Одоо бол яг одоо сайн санаатай хүмүүсийн тусламж ийм одоо төвшөндөө хэрэгжиж байна. Төрийн бус байгууллагууд энэ нэлээд авалцдаг юм шиг байна. Одоо жишээлбэл ингэж сая профайлингийн аргаар ингэ судалгаа хийж байхдаа энэ төрлийн гэмт хэрэг Монгол улсад хэрэг байна. Ер нь цаашид бид нар юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Судалгааны үр дүн бас чухал байх. Үр дүн нь юу гэж дүгнэж байгаа вэ? Ер нь бол криминологийн судалгаа чинь өөрөө бодлогын шинжтэй байдаг. Тэгээд гарч байгаа үр дүн нь яг тийм ийм гэд яг яс ингэж дүгнэж болохгүй. Бодлогын шинжтэй цаашид ямар арга хэмжээ авах уу? Яаж урьдчилан сэргийлэх үү гэдэг талаас нь харж байгаа. Тийм учраас судалгааны үр дүнгийн хувьд бол би тийм байна, ийм байна гэд тэгээд хэлчих юм бол хүмүүс ойлгохдоо ерөнхий ийм юм байна гэд харцдаг байхгүй. Одоо энэний хамгийн нарийн ялгаа нэх юм бол Монгол улсад хийгдэж байгаа хуулийн сэтгэл судлалтай холбоотой судалгаанууд нь өөрөө гэмт хэрэг мөрдөн шалгах талаас нь явагдаад идэг. Энэ нь юг хэлж байгаа вэ гэхээр одоо нийт гэмт хэрэг үлдсэн хүмүүс тэгдэг, тийм байдаг, ийм байдаг гэд дараагийн дөрвөн зэрэг дээр яваад байгаа байхгүй юу? Гадаад үзмжээр нь ч юм уу те нэг удаагийн үйлдэлээс нь шалтгаалаад тэр хүнийг энэ хүн тийм ийм гэд харцдаг ч юм уу те. Энэ бол яг нийгэм дээр байгаа яг бичигдээгүй зүгээр тогтсон хандлага байгаа. Нөгөө талаас болохоор гэмт хэрэг мөрдөн шалгах талаас нь судлаад юг илэрхийлээд байна гэхээр одоо тус гэмт хэргийг үйлдсэн хүмүүс ерөнхийдөө ийм шинжтэй байна гэж үзээд байгаа байхгүй юу? Монгол улсад хийгдэж байгаа судалгаанууд нь энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүс нь ийм шинж чанартай, ийм сэтгэл зүйн хэм маягтай гэж хараад байгаа юм. Тэгэнгүүт одоо эн чинь хүн гэдэг чинь үргэлж хувьсаж өөрчлөгдөөд, шинжлэгдээд, хөгжөөд явдаг штеп. Тэгэнгүүт яг тэр судалгааны үр дүнгээс үзэнгүүтээ за ийм хүмүүс чинь энэ штэ гэд ингээд тодорхойлчих юм бол тэр хүмүүс өөрсдийгөө би ийм юм байна гэд хүлээгээд авчдаг. Тэгэнгүүт тэр хүн би чинь ийм шинжтэй учраас ийм болохоор одоо энэ үлийг хийнэ гэдэг гэмт хэрэг гарах эрсдэл нь өөрөө ихсээд ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө яг шударгаар хэлэх юм бол буруу талаас нь судлаад байна гэж хэлэх гээд байгаа юм. Тэнгүүд миний илэрхийлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр криминолог талаас нь хувь хүн рүүгээ чиглэсэн, хүний сэтгэл рүүгээ чиглэсэн те одоо эрүүгийн хуулийн хамгийн том зарчим бол те хүний эрхийг хамгаалах хангах те. Тэнгүүд хүний эрхийг хамгаалж хангахын тулд зарим талаараа зөрчигдөд байгаа байхгүй юу? Энэ юун дээр харагдаж байгаа вэ гэхээр бас одоо хуулийн сэтгэл судлал гэдэг салбар Монгол улсад тодорхой хэмжээнд төдийлөн сайн бол хөгжөөгүй байгаа. Тэгэнгүүт одоогийн байдлаар гэх юм бол сэтгэл судлал гэдэг салбар шинжлэх ухаан нь өөрөө хууль зүйн шинжлэх ухаанаа түшиглэж яваад байгаа байхгүй юу? Тэнгүүд би юу хэлэх гээд байна гэхээр цаашдаа сэтгэл судлалыг түшиглэж явбал илүү зүгээр гэж үзээд байгаа юм. Яагаад вэ гэхээр одоо сэтгэл судлаачийн ёс зүйн зарчим гэж нэг юм байгаа. Тэнгүүд хуульчдын бас нэг зарчим гэж байгаа штэ. Тэнгүүд энэ хоёр нь хоорондоо ялгаатай. Манай салбарын ёс зүйн зарчим яаж явагддаг вэ гэхээр жишээ нь гэх юм бол хүний нууцыг задруулахгүй те. Тэнгүүд цагдаа шүүхээс гэх юм бол ер нь ил тод зарлах тохиолдлууд гардаг. Тиймэрхүү тохиолдлууд гардаг. Тэнгүүд сэтгэл судлалынхаа талаас нь ёс зүйн зарчмаад баримтлаад энэ салбараа түшиглээд явах юм бол илүү гэмт хэргийн тоог гаралт нь багасна тий алив хүн рүүгээ чиглэсэн хүмүүс ахин гэмт хэргийг үлдэх тэр сэтэл нь байхгүй болох талаас нь харж үзэх юм бол илүү үр дүнтэй гэмт хэргийн тоо багаснаа гэж харж байгаа. Та Тэнгэрчингийн саяны судалгааны ажлыг юу гэж дөнгөж байна? Тийм маш их сонирхолтой л бас дүгнэлт байна л да. Яг судлагдахууныг бол аль нэг шинжлэх ухаан бас өмчлөхөөс илүүтэйгээр 3 дахь түрүүнд би анх ярианыханд хэлжсэн. Тэр салбар дурны судлагдах хүн. Өөрөөр хэлбэл нэг судлагдахыг олон талаас хардаг энэ одоо судалгааны чиглэл бол нэлээд төгөөмөл байна. Өөрөөр хэлбэл судлуулж байгаа зүйл маань нэг учраас тэрийг олон талаас нь харж судлах. Тойруулж харах гэдэг шүү дээ. Олон өнцгөр хардаг. Олон өнцгөр хардаг. Энэ чиглэлийн судалгааг бол
харьцуулсан ийм хавсрах судалгааны төвлөрлийн сайн хийх ёстой. Тэрний нэг чиглэл бол энэ хуулийн сэтгэл судлалын салбар. Яг нь манай хуулийн сэтгэл судлалын салбар бас боломжийн хэмжээнд байна. Тэр нь болохоор би юу хийж хэлж байгаа гэхээр хууль сахиулах болон энэ бусад төрийн зэргийн байгууллагууд дээр сэтгэл судлаач нар нэлийн сайн ажиллаад байгаатай би холбоотой байлуулаад байна. Тэнд ажлын байрны тодорхойлтыг шинээр бий болгоод ажилтнуудыг шинээр авч байгаа сайшаалтаа гагцгүй тэнд сэтгэл судлаачийг сэтгэл судлалын одоо чиглэлийн ажлыг нь сайн хийх хэрэгтэй. Тэгвэл бид нар илүү үр дүнтэй. Тэхийн тулд эхлээд нөгөө эргэцсэн механизм бий зохицуулт зайлшгүй шаардлагатай. Сэтгэл судлаач хүн чинь бусдын нууцыг задруулахгүй гэж одоо ёс зүйн дүрмдээ заачаад магадгүй өөрийнхөө одоо үйлчлэгээний хүрээнд олж авсан мэдээлэлээ энэ нэгэн ажилтнтай одоо холбоод байвал тэнд ямар сэтгэл зүйн үйлчлэгээний итгэл үнэмшил төрөх вүлээ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Энэ асуудлыг хөндөж байгаа бол бас чухал гэж ингэж бодож байна. Энэ нь одоо төрийн дэд албан тушаалд нь авилга ашиг сонирхлын зөрчил байна шүү дээ. Энэ салбарыг сайн судлал цаашдаа бид нэр төрийн дэд албан тушаалд томилогдож байгаа хүмүүсийг этгээдэг тийм ээ. Энэ салбарын одоо судлаач нартаа уулзуулж өнгөрсөн амьдралынх нь одоо юу гэдэг чинь түүхийг нь сайн одоо бид нар чинь юун дээр өндөр дэд албан тушаалд томилогдохдоо зөвхөн нөгөө юу лээ хом хөрөнгө оруулалтын мэдүүлэл хараад байгаа шүү дээ. Тэр зам чанар өөр одоо бусад зүйлийг нэг хойш авахгүй байгаа юм шиг санагдаад байд юм. Яг энэ салбараараа бол энийг ингэж яаж болох вэ? Цаашдаа зохицуулж болох вэ? Энэ бас нэлээд бүрэн боломжтой сонирхолтой асуулт байна. Ерөнхийдөө яг хөө энэ ялангуяа хууль сахиулах байгууллагад авж байгаа ажилтнуудыг сонгон шалруулахдаа энэ сэтгэл зүйн сорилууд авдаг сайн туршлагууд байна. Тийм байна. Одоо ерөнхийдөө бас нэлээд манай улсад хэрэгжиж байна. Сонсогч оюутан багаас нь эхлүүлээд одоо шалгуур тодорхой шалгуур болгоод сэтгэл зүйн сорил авдаг. Тэгээ энэ хүн энэ албанд тэнцүү гэдэг. Зөвхөн энэ хууль сахиулах шилтэй бүхэл салбар. Одоо шинэ багш боловсрол дээр ихэд энэ хүн яг одоо багшийн мөн чанар дотоод итгэл үнэмшил үндэцүүл байгаа юу гэдгийг судалдаг. Өрн шиг энэ албан тушаал дэвших өөрчлөх одоо магадгүй дэвшихтэй удирдах албан тушаал хийх энэ тохиолдолд бол сэтгэл зүйн тодорхой сорил шаардлагуудыг авдаг ба хамруулдаг байх нь үл зүйтэй. Олон улсад бас ийм сайн туршлагууд байна. Энэ хүн яг удирдах албан тушаал хийж чадах уу? Энэ хүний саана өөр сонирхол байгаа юу гэдгийг илрүүлдэг тийм илрүүлэг хийх ийм зайлшгүй шаардлагууд бол манай улсад бас байгаа л да. Энийг одоо төрийн албаны тогтолцоонд нэлээд сайн оруулах хэрэгтэй. Зөвхөн төрийн гэхээр төрийн захиргааны юм уу хууль сахиулах салбар биш. Төрийн үйлчлэгээний байгууллагууд дээр ч гэсэн цэцэрлэгийн багш хүн тавигдах сэтгэл зүйн бас тодорхой шаардлага гэж байна шүү дээ. Тэрэн шиг одоо манай дээр хийгдэж байгаа сайн судалгаанд би хэл хамгаалах байгууллагууд дээр одоо яг хэлчдийн сэтгэл зүйн онцлог ямар байх юм. Тэгэхээр энийг бид нар нөгөө нэг аливаа нэг хэрэг зөрчил гарсны дараа араас нь биш ер нь урьдчилж бодлогын төвшөндөө боловсруулад түүнийг хэрэгжүүлдэг ийм байх асуудал гарч чухал. Энэ салбарын боловсон хүчний асуудал одоогоор ямар байна? Сэтгэл судлаачдын нөөцийн хувьд бол ерөнхийдөө бас норматив байраа хүрэхгүй байх шиг байна. Тийм мэдээ судалгаанаас харж байхад маш олон хүнд сэтгэл зүйн үйлчлэг хүргэдэг цөөхөн сэтгэл судлаач нар ажилладаг ийм тохиолдлууд байна шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо ерөнхийдөө сэтгэл судлаачдын орон тоо нэмэгдүүлэх ёстой болж таарж байна. Тэгэх юм бол үйлчлэгээний чанар хүртээмж сайжирна. Сэтгэл судлаачд итгэл нэмэгдэн мэрэгжлийн үйлчлэгээ илүү өндөр түвшинд хүрнэ. Тэгэхгүй бол одоо бид нар чинь захиргааны шинжилгээ ажлууд хийгээд байвал бас энэ мэрэгжлийн нэрвэндийн асуудал яах вэ гэдэг манай сэтгэл судлаач нар ч гэсэн өөрсдөө бодох шаардлагатай шаардлагатай. Хүн хоорондын харилцааг зохицуулдаг эрх зүй гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд хүн хоорондын харилцаан дотор сэтгэл судлал, сэтгэл зүй гэдэг зүйл байнгын явж идэг. Ярилцлагын эхэнд нарийн ялгаагийн тайлбарласантай ижилхэн бүх салбарт ингэж явж байгаа. Тэнгүүд тухайн үеийн нөхцөл байдал гэдэг ч юм уу те эсвэл ер нь бол зөвхөн сэтгэл судлалын салбар нь эрүүгийн эрх зүй криминологтой холбогдоод байхгүй. Бас бусад эрх зүйн салбаруудтай холбогдно. Гэр бүлийн эрх зүй, иргэний эрх зүй, санхүүгийн эрх зүй гэд бизнесийн эрх зүй гэд энэ бүх салбартай сэтгэл судлал нь өөрөө холбогдож байгаа. Хүн хаана орж ийн тэнд сэтгэл зүй явж л байгаа. Учираас бүх салбартай холбогдно. Хооронд нь хүн хоорондын харилцааг зохицуулна. Зохицуулах гол үүргийг гүйцэтгэдэг зүйл гэж үзэж байна. Одоо
Нэг айлын нөгөө хоёр хүүхэд хорвоо ертөнцийг хоёр өрнүүдээр харна шүү дээ. Нэг нь ээжийн одоо хүмүүжээд нэг сургууль зураад тий. Тэгээд тэр хүмүүс чинь альва зүйлийг харахтаа үнцгэн шалуу. Энэ мэдлэн тэр хүмүүсийн ялгааг нь сайн таньж мэдэх нь хамгийн гол нь одоо сэтгэл зүйчдийн гол онцлог нь. Ер нь тэгж ойлгож байна. Түрүүн бас ингэсэн судлаас хэлж ирсэн. Хүний сэтгэл зүйчин тийм өөрчлөгдөж хувьчдаг. Ер нь сэтгэл судлаач ч гэсэн үзэхдээ хүний сэтгэл зүйг бол тийм шугам бус динамик систем гэж үзэж байгаа. Хэцэнгуй хөдөлгөөнтэй. Өөрөөр хэлбэл хүний зан үйлд нөлөөлж болох уу гэвэл болно гэж ярьдаг тийм ээ. Тодорхой одоо зан үйлийн элементүүдийг эзэмшүүлэх эсвэл тэр асуудал бүхий зан үйлээс татгалзуулах гэдэг юм уу. Им чиглэлийн одоо үйлчлэг үзүүлснээр тэр хүнд өөрчлөлт бий болгоно. Тэр агуулгаараа сэтгэл судлаачд олон төрлийн судалгаа хийсэн байдаг. Эхрүүд дээр, үржлэгдсэн хүүхдүүд дээр, бүр нэг удам мөксааныхан дээр. Тэгээд ийм лонгитюд урт хугацаанд тэгээд олон янзын бүлэг төвүүдээр судалгаа хийсэн. Тэгээд эндээс бол хүний энэ сэтгэл зүйн үзэгдэл бол тийм урьдчилан тааварлахаас илүүтэйгээр тэр оролцох хөдөлгөөнд оршиж байгаа бүхий л явцад нь сэтгэл зүйн үзэгдэл байдаг учраас тэнд ийм хусламж үйлчлэгээ дэмжлэг бол хэрэгтэй л гэж юм үздэг. Тэр агуулгаараа бол ерөнхийдөө энэ хууль зүйн салбарт сэтгэл зүйн үйлчлэгээ хөгжих энэ одоо эрэлт байгааг тодорхой одоо мэрэгжлийн сэтгэл зүйчдээр нийлүүлэлтийг одоо хангах ийм зайлшгүй шаардлагатай л да. Таны судалгаан дээр байсан. Хагархаа цонхны омл гэх тийм ээ. Тэгэхээр нийгмийн өвчмж бол маш нөлөөлөх юм. Одоо жишээлбэл барилга байшингийн загвар, тухайн газарт нь янз бүрийн зураг байна тий, хогтой байна уу, цэвэрхэн байна уу, нугаан байгууламж байна уу, байхгүй байна уу тий. Түрүүн би бас хэлсэн тий. Нөгөө гэмтэр гэдэг судлагдах их өргөн хүрээний асуудал. Би бол зөвхөн сэтгэл зүйн талыг энд баг зэрэг хөндөж байгаа. Тэр хагархаа цонхны омл дээр бас тодорхой тайлбарсан байдаг. Тэр бол одоо яг олон нийтийн дунд тийм хагархаа цонхтой машиныг байрлуулцдаг. Тэр ихний өдөр нь цонхыг нэмж хаглаад байдаг. Өдөр өнгөрөх тусам. Тэгэхээр тэр их энгийн үзэгдэл болж өөрч. Өөрөлдөх юм бол тэр нийгэмд байдаг үзэгдэл мэт. Бусдад санагд. Зөвхөн цонхыг нь хаглаад. Тийм. Тэр машин ч одоо ингээд эвдрээд улам хэмгэрж байна. Хүмүүс ингээд баг угаар дугуйг нь аваад цонхыг нь хаглаад ингээд яваад шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ гарч байгаа зөрчил хууль бус үйлдэлүүд болгон нийгэмд хэдий ч нэр ингээд давтагдсан тэр хүмүүс магадгүй хэвийн гэж ойлгодог болно гэж. Тэр хэвийн биш зүйлийг хэвийн гэж ойлгож байвал энэ өөрөө дивант зам бол гэж. Тэгэхээр энэ өөрөө асуудал бүхий зам бол. Ингэсний цаана тэр нөгөө хууль сахин биелүүлдэг нийгмийн дүрм журмыг ухаалгаар зөрчдөг хүмүүсийн тоо олноор болно. Би одоо ухаалгаар гэдгийг бол бас кавичнд хэлж байна. Өөрөөр хэлэх юм бол мэдсээр ээж түүнийг зөрчих үзэгдэл бол бий болно. Тэгэхээр энэ нөгөө нийгэмд гажуу зам бол бий болох яг үндэс өрөөнөөс үүсдэг. Энийг бол одоо нийгмийн суралцсан онлоор ч гэсэн тайлбарладаг да. Ерөнхийдөө бидний соёлтой газар бол бас соёлтой зан бол гаргаад байдаг. Төдийлөн тийм сайн биш байгаа газар бол яг тэр одоо гудамж талбайд хогоо хаях гэдэг юм уу, тамхины ишээ хаях гэдэг үзэгдэл байгаль байвал тэр үзэгдэл гарсаар. Тийм учраас бид нар тэр нийгмийн соён гээгээлэхэд хувь хүний боловсрол гэхээс анхаарахаас гадна тэр нийтийн соёлд нийгмийн дүрм буюу тэр хууль сахин биелүүлэгч иргэн бий болох нэлээд сайн анхаарах шүү дээ. Одоо энэ цэцгэцэс нөлөөлдөг малцгууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүс одоо жишээлбэл энэ талаар мэдлэгтэй хүмүүс бол эсвэл ойр дотны найзууд нь энэтэй холбоотой учраас тэрэнд нь уруу татагдаж тийш очиж байгаа шүү дээ. Энэ талаар ямар ч мэдлэхгүй хүн бол гів энд нэг өдөр бол энэ гэмт хэрэгтэй холбогдох уу? Судалгааны явцад энэ талаар онцлог судалж үзсэн үү? Холбогдно. Гол шалтгаан гэх юм бол сонирхоод хэрэгэлсэн. Анх удаага тий бүр бидэхгүй байж байгаа. Энэ нэг зүйл юу гэдэг юм бэ гэд сонирхоод хэрэгэлсэн чинь ингээд хэрэг үлдсэн болоод тэнгүүдээ хорих хэл эдэлж байгаа тохиолдлууд бол зүйтэй байсан. Бид нар бол судалгааныхаа хүрээнд сүүлийн 5 жилийн хугацаанд одоо ял эдэлж байгаа шүүхийн шийдвэртэй танилцаад тухайн гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн тий ямар шүүх шинжилгээний дүгнэлт гарсан зэргийг судалсан. Тэгээд тодорхой статистик гаргаж ирсэн. Тэгээд тэрэн дээрээс үзэх юм бол ер нь ихэнх нь найзын санал болгосноор гэдэг шалтгааны улмаас гэмт хэрэг үлдсэн байсан. Тийм. Тогтмол хэрэгэлдэг бус бүр юм донтогч те. Тийм бус
анх удаага сонирхоод хэрэгэлсэн, найз санал болгосон, таньдаг ах санал болгосон гэдэг үндслэлээр хэрэгжилж байгаа тохиолдол төлхөө гарч ирсэн юм. Насны хувьд илүү залуучууд байдаг болоо одоо Насны сонирхол байсан. Тийм. Насны хувьд гэх юм бол ер нь янз он оноосоо шалтгаалаад. Одоо 2020 он 21 он гэдэг юм бол үзүүлэлт нь айгүй өндөр байсан. Тэнгүүд тухайн үеийн хүмүүсийн гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүсийн насны хувьд гэж үзэх юм бол 40 30 тий. Тэнгүүд он 2023 он 24 25 болоод ирэнгүүт илүү залуужж эхэлсэн. 20-од насны тий 10-аад насны өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь түлхүү болоод ирсэн юм. Энд дээр тийм нэмээд хэлэхэд ягаад нас гэдэг чинь тийм чухал юм бэ гэдэг судлаач хариулт өгсөн юм бэл. Яг 25-аас 44 нас бол яг тэр одоо их амьдралын идэвхтэй үе. Тэгээ бүхэл төвшөнд амьдралын идэвхтэй байгаа учраас магадгүй нөгөө талд нөгөө эрсдэлчс нэмэгдээ явж байна. Их идэвхтэй нийгмийн харилцаанд оролцдог учраас. Одоо сэтгэл зүйч гэж нэг өөр мэргэжил. Тэгээд хуулийн салбар бас нэг өөр мэргэжил тийм ээ. Тэгээд энэ юу гэж байгаа юм те? Хуулийн сэтгэл судлал гэж байгаа тийм ээ. Тэгэхээр та бас сая түрүүн ярьсан. Тэр хуулийн сэтгэл судлал гэдэг чинь тэр хүн нэгдүгээр хуульч байх хэрэгтэй, эсвэл сэтгэл зүйч байх хэрэгтэй. Нэг асуудал яригадаад байгаа юм. Тийм. Яг ер нь мэрэгших хэрэгтэй. Тийм. Яг одоо боловсролын сэтгэл судлаач гэд мэрэгшиж байгаа шиг тийм. Ер нь мэрэгших хэрэгтэй. Яг бол би бол хууль зүйн салбарт. Би энэ дээр одоо жишээ нь Америкийн Юта их сургуулийн нэг судлаачийн жишээ. Би Монгол бас айчилсан. Тэр үеэр бид нар бас уулзаад ярилцж байгаа гэж ярьж байсан. Би бол энэ суралцахтаа 10 гаруй жилээр зарцуулсан гэж. Одоо ерөнхий одоо мэргэжил буюу бакалаврын суур компетенцийг авах нэг 4 жил сурсан. За түүний дараагаар би хуулийн сэтгэл судлалын магистрт сурсан гэж. Тэр нь мэргэжих чиглэл нэг 1.5-2 жил баг тий. За дараа нь би хуулийн салбар дотор яг шоронгийн сэтгэл судлалаар мэргэжсэн. Тэгээд шоронгийн сэтгэл судлалд ажилд орох гэсэн чинь намайг авахгүй байсан. Тэгээд би бүр хүүхдтэй ажиллах тийм сэтгэл судлаач болж иж одоо тэр хүүхдийн шоронд ажилладаг Монгол эмэгтэй ярьжсэн. Тэр ерөнхийдөө ингээд тэр мэрэгш асуудал маш чухал. Тэгээ мэрэгшин гэдэг бол өөрөө тэр мэрэгжлийн үйлчлэгийг яаж өргөх вэ гэдэг тухайн асуудал бид яриад байгаа шүү дээ. Тийм байна. Түрүүн та бас уучлаарай. Миний дараа нэг чингээс асан тий. Тэр ярилцаж сууж та. Түрүүн та бас ярьсан энэ олон улсууд хөгжингөө орнуудад мэдээ жишээ байгаа бах та. Тэрийг татаж ирсэн байх гэж бодож байна. Энэ хорих байгуулга буюу бид нэр одоо шоронгийг одоо ногоонжуулах гэж ирсэн шүү дээ. Одоо бид нэр нөгөө чанга дэглэмтэй гэдэг шүү дээ. Чанга дэглэмтэй хорих газар 10 жил, 15 жил яд идлэлд гарч ирсэн үний сэтгэл зүй ямар тийм үстэй. Тэгээд энийг шоронгийн тэр нөхцөлт нь бас нийгэмшүүлэх нь чухал юм байна тийм ээ. Тэгвэл одоо тэр маш чухал юм лээ. Ер нь бол одоо тэр гол барьж байгаа концепц нь тэр байна. Цэрлүүлэх гисхий илүүтэйгээр хумсарлуулан ойлгох энэ тухай асуудал төлөвшүүлэх. Тэгээ нийгэмшүүлэх гэж ярьж шүү дээ. Нийгэмшүүлэх гэдэг бол нийгмийн амьдралд бие дан оролцох тэр чадамжийг хуульж өрчихгүй байх тухай ойлголтыг, бусад хүнтэй зөв зохистой харилцахыг, ёс зүйтэй байх тухай ойлголтыг, тэгээд өөрөө тэр сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдан зохицуулах чадварыг ерөнхийд нь багцлж ойлгоод нийгэмшүүн чадамж. Тэгээд нийгэмшүүн тэр одоо чадамжийг тухайн хүн эзэмших юм бол дахин гэмтэрэг үлдэх эрсдэл буурхан тодорхой. Энэ бол одоо яг хорих байгууллагын, үйлс эхлэх байгууллагын бас нэг зорилгын нэг. Тэр ногоонжуулах гэдэг нь бас тэр үнтэй уялдаж байгаа. Хамгийн нэгдүгürt нь хүний суурь эрхийг бүрэн хангасан байх шин. Тэгээд тэр суурийн хэрэгцээг хангаж байгаа хүн бол хөгжих хэрэгцээг тэмүүлдэг. Тийм учраас тэр суурь хэрэгцээ хүний хэдий одоо тодорхой эрхийн хязгаарлалтанд орсон боловч хүн заавал суурь хэрэгцээг эрдэм номсорох ёстой гэдэг энэ хэрэгцээг тэгээ хооллож ундлах хэрэгцээ, физиологийн болон аюулгүй байдлын хэрэгцээг бүрэн хангаж явах ёстой. Энэ суурь хэрэгцээг бүрэн хангаад эхлэх юм бол тэр дараагийн хэрэгцээнүүдийг бас хангах шийдвэрлэх юм боломжтой. Анх удаага хийсэн тий. Тэгээд тэр хүний одоо олон жил хар тамхи хэрэглэсэн хүмүүстэйс та түрүүн бас ярьсан шүү дээ нөгөө хэрэг төрөлжүүлж хорих хэрэгтэй тий. Тэгвэл олон жил хар тамхи хэрэглэсэн хүмүүс анх удаага хар тамхи хэрэглээд анх удаа ялж байгаа хүн очоод тэнд эвдрийн нөхөс астрахгүй шүү. Тийм үү? Тэр тал дээр бол ярилцлага хийх явцад
болон задгай асуулгын хүрээнд бол түгээмэл хариулагдчихсэн хариулт нь болохоор бид нар анх удаага гэмт хэрэг тохиолдлын шинжтэй тий гэмт хэрэг үлдээд ял хидэлж явах тохиолдолд ингээд шууд хуулиараа хорчдог. Ингээд хорсон тохиолдолд бидний сүлжээ холбоо сүлжээ тий улам өргөн болж ирдэг. Тэнд оронгуудаа сэтэл чинь өмнө нь өөртөө тогтсон нэг арга хэлбэрээр олж авдаг байсан бол тэнд оронгуудаа цар хүрээгээд хэлээд улам өөр аргаар ингэж олж авдаг. Тэр нарийн сүлжээг бий болгоод байна гэсэн хариултуудыг дийлэнх нь өгч ирсэн. Тэгэхээр ер нь бол буруу байна гэсэн бухимдалтай хүмүүс бол их байсан. Тийм. Одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг 1 сар баривчилсан шүү дээ. Тэрийг ямар төр цаадуулах байр гэдэг үү? Тийм баримтлах байр гэж байгаа. Баривчлах байр. Тэн дээр цогтуу жолоо барьсан нөхдүүд бас очиж байгаа юм. Хоорондоо зодтолсон эрчүүд очиж байгаа юм. Тэгээд нэгнээс одоо жишээлбэл анх удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг ч юм уу те гэртээ орж ирсэн чинь нэгнэр нь уурлаад чамайг баривчлуулан гэж баривчилсан. Тэгсэн чинь яг сая ингэчингийн юугаар тэд нар нэгнээс суралцж байгаа юм. Олон жил хүчирхийлэл үйлдсэн хин нэгний юг яриаг нь сонсоод ингэж болд юм биш та ингэхээр тэр айдаг юм биш. Энэ мэтлэл нь өөр хооронд суралцах үү. Судлаач хүн юу та юу гэж бодож байна. Тэгэхээр одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг одоо хүн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ингэж тусад нь харах хэрэгтэй. Энийг олон улсын тийм сайн жишг байдаг уу? Тэг яг суралцдаггүй гэдэг дээр бол яг нотлохгүй бол бас хариулт ийггүй баг тий. Харин тийм. Гэхдээ суралцах одоо зам бол байна. Тий. Тэр чи ажиглаж сурна, даган дуурайд сурна, ялангуяа залуу үеийнхэн бол ажиглах замаар сурна. Тэгээд тийм сэтэл бий болно. Тэгээд сэтэл бий болно гэдэг бол магадгүй тань мэдхүүд өөрсдөд оруулах. Тийм зам бол гарах хэрэгслийг бий болжшгүй. Тэр төрөлжүүлэх тухай асуудал бол маш чухал юм билээ. Гендергийн төрлөөр нь эсвэл тодорхой эрсдэл бүхий хүмүүсийг тусдна. За өөр ялгаатай хэрэгцээтэй хүмүүс бас байна л да. Тэг хөгжлийн бэрхшээлтэй ч гэдэг юм. Тийм хүмүүсийг бас тусдна. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэггүй шаардлагатай хүмүүсийг тусдна. Ингэж одоо бас шийдвэрлийг оногдуулах, эдлүүлэх асуудал маш чухал юм билээ. Гэтэл яг нийтлэг тохиолддог одоо гендер үйлдчихэд байгаа хүмүүст ялангуяа баримтлагчаа ч юм уу байгаа хүмүүст нийтлэг тохиолддог хэд хэдэн сэтгэлгээний хэм маяг байна. За нэгдүгüүрт нь бол тэр өөрийгөө зөвдөх юм үзэл. Нэлээд түгээмэл ажиглагддаг. Өөрөөр хэлэх юм бол тэр гэмт хэрэг үйлчлэлийн үйлдэлийнхээ үр дагаврыг буруу хүлээхгүй тул өөрийн хийсэн үйлдэлээ бусдад нь ялзаах. Эсвэл ухаалгаар тайлбарлана, зөвдөх нь. Тэгээ магадгүй хохирогчийг буруутгах. Хэрвээ тэр тгээгүү байсан бол би ингэхгүй байсан. Тэр дормжилсан учраас би зогцсон шүү дээ гэдэг ийм хандлага. За энэ бол нэг юм байна. Хоёр дахь нь юу вэ гэхээр тэр альва зүйлийг үйлдсэн үйлдэлээ өөрийнхөө танин мэдхүн хувьд талсан зогсох үйлийг хэрэгэлдэг. Тэр нь юу вэ гэхээр гэмт хэргийнхээ шалтгаан тэр түүнээс үүдж байгаа хайцыг намжаахын тулд янз бүрийн стратегиуд хэрэглэж эхэлдэг. Арх сурвалх хуудас хэрэглэх. Энэ байдлаас их одоо удаан залхсан учраас би ингэж гэлээ гэж. Өөрөөр хэлэх юм бол танин мэдхүн хувь өөрөөсөө хөөн зайлуулж байгаа юм үзэгдэл. Өөрөөр хэлэх юм бол тэр нөгөө гэмт хэрэг үйлдэж яхад нь саад болсон зүйлийг үзэн ядах гэх юм уу те. Тийм зүйлэр. За 3 дахь нэг шинж бол өөрийнхөө тэр хүсэл хэрэгцээгээ үл ялах байдлаар илэрдэг гэж бид түрүү хэлсэн. Одоогийн энэ тааламжгүй байгаа нөхцөл байдлаа нөхцөл байдал бурууга тохох. Яг тэгвэл би бол одоо надад ийм зүйл хэрэгтэй байсан учраас л би үнийг хийчихлээ гэж тайлбарладаг тохиолдол бас. Нэлээд түгээмэл. Би зүгээр л одоо тамхи авахын тулд нэг удаа л одоо санамсаргүйгээр дэлгүүрээс юм авчих штеп тайлбарлаж болно тийм. Энэ бол одоо сэтгэлгээнд үүсэж байгаа ажуудлага юм байна. За дөрөвдөг нь бол тэр нөгөө дутуугийн мэдрэмжтэй холбоотой power orientation гэж бид нэр яриад байгаа. Дутуу байгаа мэдрэмжээ хөнгөвжлөхийн тулд бусдад эрх мэдлээ мэдрүүлэх гэсэн тэр одоо зүйлээс үүдэлтэй. Тэр нь болохоор одоо бусдыг хяналт тавих, захиран дарангуулах, мэдээж нэг удирдах халбаны шалтгаантай холбоотой. Гэр бүлийн чиргэл дээр ч гэсэн яригдчих. Тийм өөрт байхгүй мэдрэмжээ бусдад бий болгохын тулд
Нэлзааж. Ер нь бол одоо бусдыг хянах нь хамгийн сайн арга гэж үздэг ч юм уу те. Тэгэхээр энэ чинь олон төрөл янз бүр илэрнэ. Гэр бүлийн хүчирхийлэл дээр зарим тохиолдолд ингэж байгаа шүү дээ. Хар тамхи хэрэглэснээс илүү дээр юм хийсэн одоо хялбар штэ гэж тайлбарладаг. Яагаад? Тий. Гэж үзэж байгаа. Тухайн хүний сэтгэлгээний илэрх. За тэгээд гимээ цайруулах гэдэг бас нэг дараагийн хэв шинж чинь. Тэрний яадаг вэ гэхээр би бол хэдий ингэсэн ч гэсэн би чинь өрөв цайлган сэтгэлтэй хүн шүү дээ. Би чинь одоо баяр болгоноор би ахмад наснуудад юм өгдөг штэ гэдэг ч юм уу те. Магадгүй гэмт хэрэг үйлдэлд олсон орлогосоо зарим хүн тусалсан тохиолдол байж болно. Энэ бас нэг гимээ цайруулах гэх нэг хэв шинж. Дараагийнх нь бол тэр супер оптимизм гэдэг хэд өөдрөг. Тэгэхээр энэ бол хэвшлэн залуучуудад тохиолдно. Би бол хэзээж баригдахгүй баг. Одоо жижиг жижиг зүйл хийсээр хагаад тэр үндэ их өөдрөг байдлаар ханддаг болчихсон. За тэгээд сүүлийнх нь бол тэр нэг тань мэдхэн хувьд тийм тууштай бус хөшинг байдалд орчихсон. Тэр нь юу гэхээр ерөнхийдөө бусдын одоо гаргаж байгаа санаа бодлыг унгаан бодож чаддаггүй, өөр дөрөө төвлөрч чаддаггүй, огцсон буюу сэтгэл хөдлөлтөөр суурилсан шийдвэр гаргах юм хандлагатай. Тэгээд амар их хялбар аргаар аливаа зүйлийг гүйцэтгэх ийм хүсэл эрмэлзэлтэй тохиолдол. Тэгэхээр энэ олон сэтгэлгээний хэм маягууд яг хүмүүс илэрнэ. Тэг илэрнэ. Гэхдээ нөгөө байнга буюу хүнд бол ийм хамгаалах механизмууд угаасаа байна л да. Тий. Гагцгүй энэ нь одоо тогтмол илрээд авах юм бол энэ өөрөө тэр гэмт хэрэг үлдэж байгаа амьдралын хэм маяг л түлхэж байгаа өдөөс үтсэн зүйл болно л гэсэн үг. Гэмт хэрэг хийгээгүй хүмүүс байсан ч гэсэн энэ зан чанар өөрт нь байгаа. Тий. Энэ зан чанар хит их илрээд давтамжтай илрээд байвал энэ өөрөө эрсдэл рүү хөтлөж байгаа гэж ингэж үзэж болох юм. Яг хүнд бол тэр хамгаалах механизм байхын хэрээр гагцгүй зөв тийш нь одоо чиглүүлдэг ухамсарт үйлдлийн үр дүнтэй чиглүүлдэг тохиолдол байна шүү дээ. Гэвч яг энэ гэмтрэг үлдсэн байгаа хүмүүс маань хөвчлэн ингээд. Одоо энэ хүчирхийллийн кейс жишээс харж байгаа ч гэсэн одоо хохирогчийг буруутгах олон удаагийн үйлдэл гаргаж иж түүний цаана нэг үйлдэл болоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ түүний цаад сэтгэл зүйн шалтгаан за тэр диванд зам үйл тэгээд тэр танин мэдхүн хэвийн биш зүйлийг хэвийн гэж үзэж зөвтгөж байгаа тэр сэтгэлгээ байна уугүй юу гэдгийг олон төвшөнд анхаарч манай судлаачд бол харах хэрэгтэй. Тэгжиж тухайн хүнийг одоо иж хүрэн оншилж дүүнэх ямар тусламж үзүүлэх үү. Тэгэл яг энэ нэг сайн жишээ бол хэдий одоо гэмт хэрэг зөрчил үйлдсэн ч гэсэн тэр хүн ёсны хувьд хандах тэр хүн сэргийг сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлэх асуудал их чухал шүү дээ. Ялангуяа сэтгэл зүйн хувьд доктортой байлгах, өөрийгөө зөв таньж олох энэ чиглэлд одоо зориулсан сэтгэл зүйн тусламжууд. Тэгээд алддаггүй хүн гэж байхгүй. Гацгүй алдаагаа одоо зөв ойлгох, ухаарах, зөв зам руу тэмүүлэх тэр сэтэл тэр асуудал их чухал. Тийм учраас энэ сэтгэл зүйн үйлчлэг гэдэг бол бүх салбарт байх ёстой гэж ингэж үздэг. Одоо жишээ нь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр хүртэл одоо тамхинаас гарах хөтөлбөр гэдэг байж шүү дээ. Тийм. Тэгээ тамхи татдаг зан үйлээ болиول тэр хөтөлбөрт хүн хамрагдчих болно. Тийм ээ. Тэгэхээр чинь хүн өөрт байгаа сүрэг зан үйлийг өөрчлөе гэвэл бас энэ сэтгэл зүйн боловсролтой байх асуудал маш чухал. Ер нь та ямар мэрэгжлтэй байхаас үл хамаарч сэтгэл зүйн боловсрол мэдлийн тухайн асуудал бол 21-р зууны эзэмшил зохих дуур чадруудын нэг гэж хэлж байна. Өвчнгийн судалгаанд мэрэгжлийн юу яасан уу судалгаа байсан уу? Тийм мэрэгжлтэй хүмүүс байсан гэдэг ч юм уу те. Одоо цэцэд нөлөөлдөг хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн мэрэгжил энэ талаар нь сайн судалсан уу? Тэгээд бас нэг зан характерын хувьд бид нэр чамтай ярилцаж байх зуураа судалгаа авч байх зуураа хүний нэг сэтгэл зүйч хүний бас нэг мэдрэмж байдаг шүү дээ. Энэ худлаа ярьж байна тийм. Энэ бол яг чин сэтгэлээс ярьж байна гэдэг ч юм уу. Энэ талаар судалсан уу? Насны хувьд бол яг дийлэнх хувийг тэр насны бүлгийнхэн эзэлсэн гэж бол хэлэхэд юу н яг тодорхой хэлчихээр үр дүнд бол хүрээгүй. Ягаад гэвэл яг насны хүмүүс байгаад байсан. Ерөнхийдөө бол одоо тус гэмт хэргийг үлдээд ял эдэлж байгаа хүмүүсийн тодорхой хэв шинж нь ямар хөө байсан бэ гэхээр хүмүүстэй харилцах ур чадвар нь сайн, өндөр.
Тэгээд юмыг тооцоолон бодох, сэтгэн бодох чадвар айгүй хурдан. Тэгээд өөдрөг ер нь тийм хичээнгүй. Тэгээд сэтгэл хөдлөлөө ингээд контролдох те сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь сайн байгаад байсан. Тэгээд цаашид ирээдүйн төлөвлөгөө те одоо ялаа эдэлж дуусаа тэгин ингэн гэсэн тэр зорилго төлөвлөгөөнүүд нь гараад ирсэн ирээдүйнхөө төлөө явдаг гэсэн үр дүнд гарч исэн. Эндээс нь харах юм бол тухайн хүн бол яг тухайн гэмт хэргийг үйлдэж байхдаа юу үйлдэж байгаагаа мэдж байгаа, би юу хийж байгааг мэдж байгаа, дараа нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг мэдж байгаа. Гэхдээ ялаа эдэлнэ. Тэнгүүдээ эдэлснийхаа дараагаар нь бас цаашаа амьдрахын тулд би тийм юмыг хийж ингэж амьдрнаа гэсэн төлөвлөгөө гаргаж ирсэн байхгүй юу. Тэнгүүд энэ болохоор зөвхөн тодорхой төрлийн гэмт хэрэг дээр гарч ирж байгаа үр дүн. Тэнгүүд өөр төрлийн гэмт хэрэг дээр судлаад үзэх юм бол жишээ нь гэх юм бол хүн амьд ч юм уу те хүн амьны хэрэгтэй ч юм уу те энэ дээр ингээд хараад үзэх юм бол тэр хүмүүс яг энэ масруулах бодит хэрэгэлсэн холбоотой гэмт хэрэг үйлцсэн хүмүүсээс ялгаатай байх уу те энэ бас амар чухал болоод ирж байгаа. Өөрөөр хэлбэл нэлээд тийм бид нар ярьдэн штэ ингээд нэр хөдөлгөөнтэй хөөгдөө харахад их зэрэглэн те юм альва ажил даалгавар хурд нь хийждэг хурд нь сэтгэдэг хүнтэй уулзраа олждаг тийм хүмүүс тэр ард түмхийг зарж чадж байгаа гэсэн үг юм байна л да. Тэгсээр яваад тэр нь өөрөө гэмт хэрэг болж байгаа. Тийм үү? Одоо чиний саяны шууд төсдөг тайлбар. Арайч тэгэх юм бол жоохон өрөөсгөл болно. Одоо хүмүүс хоорондоо ярилцаж байдэн шүү дээ. Тэгэхээр тийм юм хиймээргүй залуу юм да. Ээг үн тэнгижтэй. Тэр чинь нөгөө нэг түрүүний миний хэлээдсэн тогтсон хандлага гэдэг зүйл бий болчиход байгаа байхгүй юу? Яг миний хэлэх гээд байгаа гол санааны зангилаа нэг байгаа байхгүй юу? Хүмүүс болохоор одоо шалтгаан нөхцөл хувь хүн рүүгээ чиглэж гэж хандхаасаа илүүтэйгээр ерөнхийдөө энэ ийм бол тийм гэсэн юм тодорхой бос ерөнхий ойлголттой болчиход байгаа байхгүй юу? Тэгмүүд бид нар тэрийг нь илүү наривчлангуудаа шалтгааныг нь нөхцөлийг нь дараа нь гарах үр дагаврыг нь эрсдлийг нь тооцоолж нарийн судлахыг зориод байгаа юм. Тэнгүүд нөгөө талаас болохоор одоо гэмт хэрэг мөрдөн шалгах талаас нь судлаад байгаа байхгүй юу? Мөрдөн шалгах ажил талаас нь судалж байгаа нь яаж авъя гэхээр одоо тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн ч юм уу те тодорхой гэмт хэргийг судлангуудаа орчинд нь очиод ийм зэвсэг хэрэглээд ийм гэмт хэргийг үйлдсэн байна те гэж мөрдөн шалгах талаас нь хандангуудаа тэрний үр дүнд энэ гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нь ийм бэ гэж тодорхойлчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ нь нөгөөтэйгөр за ийм сэтгэл зүй хэв шинжтэй хүн бол энэ гэмт хэргийг үйлдэнэ гэдэг ийм буруу ойлголт орж ирээд байгаа байхгүй юу? Яг таны дөнгөж саяны ойлгосон шиг. Тэгэхээр энийг нарийн болох үүднээс энэ хоёр судалгааны салбарыг те нарийн болгоод хүмүүс ойлгож ялгаж салгах хэрэгтэй шүү гэсэн санааг бас илэрхийлэх нь зүг баг те. Ер нь бол альва тэр бусдыг үнэлэх асуудал бол олон нийтийн таамаглал үргэлжлэн үнэлгээгээс илүүтэйгээр яг тодорхой судалгаа тэн дотроо яг одоо батлагдсан онцлогоо үнэлгээний хэрэгсэл арга зүйн дээр суурилж үнэлэх ёстой. Тэгжиж энийг сэтгэл зүйн баримт үнэлгээ гэж үзнэ. Түүнээс биш одоо ямар нэгэн байдлаар үргэлжлэн таамаглах хүмүүсийн үгээр дүгнэх байдал нь бол өөрөө магадгүй өөр зүрх эрсдлийг ч гэсэн бий болгож магадгүй тийм ээ. Тэн дээр бол сэтгэл судлаач нарын онцгоос анхаарах хэрэгтэй. Энээр судлаачид нь бэлтгэж чинь тийм ээ. Бас их сургуулиуд нь доктор багш нар нь хичээл зааж чинь цаашдаа бол ер нь олон улсын төвшөнд одоо энэ төрлийн хууль эрх зүйн орчин нь бас удахгүй манай нийгэмд орж ирэх байх юм бас бодлогын салбарын судалгааны ажилтгийг бид нар ярьж байгаа тийм ээ. Тэр утгаар бас хүмүүс ойлгож авах хэрэгтэй гэж би бодоод байгаа юм. Таны хувьд юу? Ерөнхийдөө бас түрүүн хэлсэн. Тэр энэ салбарыг хөгжүүлэхэд мэрэгжлийн сэтгэл судлаачдын өөрсдийн нь оролцоо маш их хэрэгтэй. Мэрэгжлийн төвшөнд хөгжүүлнэ гэдэг бол гон одоо салбарт сэтгэлтэй, мэдлэгтэй ийм хүмүүсийн хийх ёстой үүрэг мэрэгжлийн хариуцлага гэж ойлгож байна. Тэгээд энэ салбарт ажиллаж байгаа нийт сэтгэл судлаач нартаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Энэ чиглэлийн судалгааны ажил бас олон хийгдэж практикт шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр нь олон байгуултгаа гэж ирээё. Эмчингийн хувьд. Залуу судлаач. Ерөнхийдөө миний харж байгаагаар бол
одоогийн түвшинд гэх юм бол би өөртөө олж болох тий үзэж болох, танилцж болох, судалгаа хийж болох бүхэл боломжит хувилбарыг ашиглаад материалуудаа цуглуулад ингээд судлаад явж байгаа. Цаашдаа юуг хүсэх вэ гэхээр бусад байгууллагууд тий энэ салбар дундын шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрөөд ойлгоод судалгаа хийхэд гүн тусалцаа үзүүлээ тий материалдаа танилцах ч гэдэг юм уу тий ямар нэгэн байдлаар судалгааны одоо тэр хэрэгцээт зүйлсүүдийг ер нь бүрэн хангаад дэмжил туслаж хамтарч ажиллах ер нь тэгвэл их хамтарч ажиллах юм бол бидний судалгаа илүү өргөн болоод шийдвэрлэх тий үр дүнтэй түвшинд очно байх л гэж бодож байна. Одоо ингээд судалгаа хийгээд очихоор зарим байгууллагууд их дурггүй байна уу? Үгүй тэр талаас нь биш. Одоо хуулийн сэтгэл судлал гэдэг чинь ер нь эрүүгийн эрх зүйг криминолог гэдээ явчихаараа гэмт хэрэгтэй холбогдоод ирнэ. Гэмт хэрэгтэй холбогдоод ирвэл жирийн нэг эрдэм шинжилгээний ажилтан хүссэн материалтайгаа танилцаж болохгүй. Энэ чинь бас хуулиар хамгаалагдчихж байгаа шүү дээ. Гэхдээ тэгэнгүүт яг ямар зорилгоор ямар судалгааны хүрээнд дор хийж байгаа гэдгээс нь шалтгаалаад боломжтой байдлаар тусалцаа үзүүлээд өөрсдийн хийсэн судалгааны ажил тий өгүүлэл эрдэм шинжилгээний ажлуудаа харилцан солилцоод ингэж нээлттэй байх юм бол цаашид энэ салбар шинжлэх ухаан хөгжөхөд илүү үр дүнтэй чухал зүйл болно гэж үзэж байна. Тийм ээ. Альва салбарыг хөгжүүлэхэд зөвхөн нэг хүн биш олон хүнийг хичээл зүтгэл хэрэгтэй. Тэр олон хүмүүсийн судалгааны ажил олон жилийн туршид хөгжиж нэг одоо буруу зөрөө сайн мууг нөхөд явдаг юм жамтаа шүү дээ тийм ээ. Тэгээд та хоёртоо цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Баярлалаа. Хүмүүндэд ч та бүхэндээ хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бэлтгэн өргөдөг подкастын энэ удаагийн дугаард хуулийн сэтгэл судлалын зэдвээр ярилцлаа. Дараагийн дугаард уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.